За манай үзэгчдэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Уурхайн гүн нэвтрүүлэг ээж дугаараа үзэгчдэнд хүргэж байна. Та бидний амьдрал өнөөдөр өрн сойрол байна. Өнөөдөр 21-р зуунд амьдарч байгаа монголчууд та бид хашаа байшинд амьдарсаар байх уу? Энийг шийдэх гол асуудал бол мэдээж газрын гүн дугаа баялагийг хэрхэн зөв зохистой ашиглах вэ гэдэг дээр та бид ухаанаа урдуулах хэрэгтэй байгаа. Үүний тулд уурхайн гүн нэвтрүүлэг үзэгчдэнд уурхад өрнөж буй амьдралыг, уурхад өрнөж буй бүтээн байгуулалтыг үзүүлэхээр зорддог байлаа. Ингээд бид өнөөдрийнхөө дугаараар өнгөрсөн нэвтрүүлгээр бид уулуурхай хаанаас эхэлдэг вэ гэдгийг өгүүлсэн бол энэ удаагийнхаа дугаараар уурхай гүнд ямар ажил өрнөдөг, уурхайд ямар залуучууд ажилладаг вэ гэдгийг үзэгчдэнд танилцуулахаар бэлтгэлээ. Ингээд уурхай гүн нэвтрүүлгийн мэдээллийн болонд анхаарлаа хандуулна. Оюутлагын баяжуулах үйлдвэр шаван тавилаа. Монголын уулуурхай салбарт энэ зууны хамгийн том бүтээн байгуулалтанд тооцогдох баяжуулах үйлдвэр шаван тавьжээ. 1.2 тэрбум долларын өртгөөр босч байгаа энэхүү үйлдвэр нь 3 жилийн дараа ашиглалтанд орхино. Өдөртөө 100 мянган тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай 30 мянган метр квадрат талбай эзэлсэн тус баяжуулах үйлдвэрийг барихад 1 сая куб метр бетон зурмаг орно гэсэн тооцоо байгаагаас харахад Монгол төдийгүй дэлхийд эхний 5-т тооцогдох уулуурхайн томоохон бүтээн байгуулалт гэдэг нь харагдаж байна. Өнөөдөр баяжуулах үйлдвэрийн хувьд маш чухал өдөр болж байна. Учир нь бид дэлхийн томоохон үйлдвэрийн шавыг тавьж бутлуурын хэсгийн цементийн цутгалтыг эхлүүлээд байна. Нийт 60 мянган метр квадрат талбайг эзэлсэн энэхүү агуу бүтээн байгуулалтын цемент цутгалтанд мөн тусгайлан зориулж бетон зурмгийн үйлдвэрэгч мөн барих юм байна. Баяжуулах үйлдвэр ашиглалтанд орсноор оюутгоогоос олборлсон хүдрийг нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгон экспортлох боломж бидэнд нэгтгэн байна. Ил уурхай, далд уурхай хоёр бол өдөр шинжиг хоёр ялгаатай уурхай байгаа. Жишээлх юм бол энэ уурхайг 1986 оноос хойш ил аргаар олборлож байсан байна. За тэрний үлдсийг одоо бид нар харж байна. Тэгэхээр энэ уурхайг ил аргаар олборлох боломж нөхцөл байсан уу үгүй байсан. Гэхдээ ил уурхайн хувьд гэх юм бол нэг эрсдэлтэй тал байдаг нь байгаль орчинд маш их сөрөг нөлөөтэй. Тухайлх юм бол энэ хүдрийн судлыг олборлохын тулд маш их хэмжээний хөрс суулж явагдаж тэр хэрээр одоо байгаль экологт сөрөг нөлөө үзүүлдэг. Харин үүний оронд далд уурхайгаар олборлох юм бол нэгт байгаль экологт сор өнөл багтай. Харин далд уурхайн хувьд гэх юм бол ил уурхайгаа бодвол бас орчин нөхцөлийн үед бас их хэцүү. Ягаад тэгэхээр орчин нөхцөл нь тусгаарлагдмал. За ил уурхай бол нарны гэрэл байна. За тэгээд орчин нөхцөл нь ямар ч орчинд ажиллах юм боломжтой байдаг. Тэгвэл далд уурхай бол нарны гэрэл байхгүй зөвхөн зохиомл гэрлэр ажиллаж байна. За түүнээс гадна орчин нөхцөлт нь өөрөө их давчуу, жижиг байдаг. Километрийн заалт зааж гинөө. Зааж байгаа. Тэгээд харахгүй юу хэд явах нь километр 300 явах хэрэгтэй байна. Хэдүүлээ явах юм бол нэг 5 цагт болно да. Энэ яг ямар очтой утас гинэ? Энэ цэг байхгүй чиглүүлэгч цэг. За. Одоо бид нар энэ явж байгаа маршрутыг чинь чиглүүлж өгч байгаа. За. Энэ цэгээр хэмжилт хийгээд маршрут рүүнээ одоо энэ чиглэл явах хэрэгтэй. Одоо эндээс одоо шинэ энэ маршрут шүү дээ. Чиглүүлж хийвэл энэ цэгнээс ийшээгээ 20 санж ийшээгээ одоо метр 50 гэх юм уу. Тэгээд ингэж явах хэрэгтэй байхгүй чигээ. Энэ хоёр цэгээр явах хэрэгтэй. Одоо нэг нь энэ байна. Тийм ээ тий. Энэ болохоор чиглүүлэгч цэг. Энэ болохоор зэрэг хөдөлгөхгүй цэг. Одоо ингэж хөдөлгөх. Одоо жишээ нь энэ цэгийг үстэй ийш нь өргөдөөд ийш нь тавьчих юм бол ийшээгээ яваад юм гэсэн. Нэг ийш нь зүөх юм бол ийш явна гэсэн. Ингэж хэдүүлсэн. Одоо бид нар газрын гүнд бараг 130-40 метртэй нөө. 140 метр. Бид нар одоо яг хаашаа харж яваад юм бэ? Би ерөөс ойлгох юм байна. Одоо бидний зүгээр бол баруун урагшаага явж байна. Баруун урагшаа. Энэ адгийн ухаан судал маань зүү хойноосоо баруун урагшаа сонш тавсан байна. За. Энэ бол бэлтгэл маршрут. Нэгсэндээ энэ зүүн гартал маань энэ ханы цаад цол байна. Жаншин цол. Одоо бид нар хаана ирчээд байна вэ? Одоо яг энэ бид нар газрын гүний мөрөгцөгт тулж ирээд байна. Энд бол одоо ингээд цаашаа нэвтрэлтийн ажил явуулж байгаа хэлбэр байна. Тийм ээ. Энэ одоо юу гар өрмийн машин перфоратор PP63 гэдэг маркийн өрмийн машин. Энэ бол хятад улсын PP23 28 гэдэг перфоратор байна. Энэний штангных нь урт нь цаашаа гүн нь бол метр 60 өрөмдөн. Метр 60 өрөмдөд энэ гарсан энэ цоног иш бүрүүдээ одоо өрөмцөн нүхнүүдтэй тесрэгцээ хийгээд теслээд чулуулагийг ботолж ахилт хийж явдаг. Тэгээд тэрийг ачаад цэвэрлээд гадрангууд гаргадаг. За энэ малталт маань үндсэндээ бол яг одоо үндсэн мөрөгцөг байгаа. Үндсэн малталт. Ягаад гэвэл бид нар доод түвшний хөдрөө нээх малталтууд явуулж байгаа юм. Нэг зүйлийг тодруулжсэн. Ер нь ийм
гүний урахад ороод ирэхээр энэ тэндгүй ингээд одоо бэхлэгэнүүд үүдэг штэ. Танаа урахад ороод ирэхээр ерөөсө бэхлэгэ гэж юм харагдахгүй байх юм. Энэ бол одоо энэ нөгөө үндсэн чулуулагын хэвтэй талаараа хөдрийн биетийн хэвтэй талаар явдаг учраас харьцангуй доктортой чулуулаг энэ 16 хатуулагтай. За тэгээд тийм учраас бол ер нь бэхлэх шаардлагагүй өөрийг нь нөгөө малтыг уулын даралтыг тогтоон барих хэлбэрээр тааза хүнхэр хэлбэрээр авч явдаг. Өөрөөр хэлбэл зүүн гар талаас ирж байгаа даралтыг баруун гар талаас ирэх даралтаар нь тогтоон барих хэлбэрээр өөрөөр хэлбэл одоо манай өндгийг нөгөө хоёр талаас нь шахаад өндөгний хэлбэрээс тэрийг одоо ямар ч хүчээр дарсан үйлчилсэн юу аадгүй гэдэг тэрэн шиг одоо малтынхаа таазыг тийм хүнхэр хэлбэртэй авч явдаг нь даралтыг зохиод барьж явах хэлбэр удирдах байгаа хэлбэр. Тэгээд энэ чулуулаг нь харьцангуй доктортой учраас энд бэхлэгээгүй явж байгаа. Шаардлагатай хөдрийн биетийнхээ дундуур явж байгаа нэвтрэлтүүд маань бол дандаа модон бэхлэгээтэй байдаг. Энэ одоо энэ ханаас цаашаа 8 метрийн цааталд хөдрийн биетийн маань судал явж байгаа. Бид нар энэ хөдрийн биетээ доод түвшин рүүгээ малталтаад нээж орсон хойноо хөдрийн биет рүүгээ орж тэгээ хөдрөө дороос өрөмдөөд тэслэх хэлбэрээр суулгаж өөрийнх нь жингээр дээд түвшнийхээ хөдрийг доод түвшиндээ тэслэгээний аргаар бутлаад өөрийнх нь жингээр авцарч байгаа. Тэгээд тэрийгээр машинаараа сонсмолдоо ачиж байгаа. Нэгсэнд одоо хөдрөө судалж явж байхад хөдрийн судлалынхаа доогоор малтна гэсэн үг шүү дээ. Тэгээд доороос нь тэсэлчгээд өрөмдөөд тэгээд тэсэлчингүүд өөрийнхөө жингээр буугаад тэгэнгүүт нь ачигч машинаараа сонсмолдоо ачиж байгаа. За энэ бол уурхайн гүний ястаа нэг цэврийн цэвэр гэдэг бас чинь энэ байна. Уурхайн гүнээс гарч байгаа энэ усыг уурхайнхаа гүнд одоо 4 цаг барих хүчин чадалтай тийм усан сан энд байгуулсан байгаа. Тэгэхээр энэ усан сан жишээлх юм бол ус шахдаг энэ оцоос өвдөрлөө гэж утгад энэ доор байгаа усан сан 240 м куб одоо усыг 4 цаг барьж явах хүчин чадалтай ийм усан сан уурхайн гүнд бас байдаг байх нь байна. За тусаж үүж. Энэ бол та нар буруу болж багтдаг. Энэ бол юу шүү? Цэвэр ус шүү. Охрын ус биш, цэвэр ус. Энэ тарын шив биш, уурхай. Үнийг хайлуур жонш гэдэг. Энэ бол үндсэн хөдрийн битэн байна. За тэгэхээр энэ хайлуур жоншоор юу хийдэг вэ гэхээр бидний мэдих пуужингийн түлш хийдэг гэж байна. За бас бид нар гагнуур хийхэд гагнуурын электрод гэж үүдэг. Электродын гадна талын тэр хайлгдаг тэр бодисыг бас энэ хайлуур жоншноор гаргаж өргөдөг байна. За түүнчлэн одоо төмөр хайлуулагч гэдэг юм. Ер нь хайлуулах юм шин чанар бүхий ийм сонин юу ахна? Эрдэс. За сайн байна уу? За ямар сонин машин ундаг хүн бэ? Тийм адлын ургаад одоо сая шид ирсэн юм шиг та. За юу гэдэг нэртэй ямар зориултын машин бэ? Энэ GC юу 10 гээд уурхайн гүнд ашиглах зориулттай. Уурхайн гүнээс албарлсан одоо хөдрөө нааш зөөж гаргаж. Өөрөө бол ер нь одоо тийшээ явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь өөрөө таг хажууд тийшээ хөндлөө арчиж суугаад ямар ч тийм бэ? Энэ шахтын гүнд явах зориулттай шүү дээ. Хажууд чарж байгаа. За. Тэгэд ингээд хажууд тийшээ хараад өрүүлчих болохоор ийшээ харсан байж дээ. Өөрөө болохоор ийшээ яваад тэгэхээр гарахад хэцүү юу? Чадахгүй. Байгаад. За манай өөр ирээ. Манай өөр сайн машин. Манай өөр сайтай. Тэгвэдгээр эргэж юм байна те. Манай өөр хурд сайн. За уурхайг бол ажиллах тэр боломжтой байна. Боломжтой машин. Өөрөө ер нь уурхайд хэдийнээс гэж ажиллаж ирсэн бэ? Тэгээ одоо 3 жил болж байна. 3 жил болж байна. Уурхайн ажил хөдөлмөрийн бахархал нэг юунд байд юм бол? Тэгээд сайхан одоо литр жоншаа гаргаад зөөгөө ич сайхан бахархал зав дандаа залуу хүмүүс ажиллана. Гэж үчтэй. Тэгээд мэдээч Монгол улсын хөвчөд 50 нэмэр орж байгаа тийм. За баярлалаа залуу минь ажилтны амжилтыг хүсье. За. Уурхай ажил гэдэг өөрөө бас бахархууштай бас эрчүүдийн хүч чадал, бэр тэнхээ, зориг төвчээрийг шаардсан ийм сайхан ажил гэдэг. Энд ажиллаж байгаа бүхэл залуучууд
эх орныхон төлөө гэсэн сэтгэлээр бас ажил үргэн 100% биелүүлэх хүсэл эрмэлзэлтэйгээр ажиллаж байна. Уурхай ажил үнэхээр одоо цаг нартаа уралцсан хэцүү ажил гэдэг юм байна. Жишээлх юм бол саяны залгаас би яриа авах гэж бас нэлээд хэдэн минутыг хороочлоо. Гэхдээ эд бүгд Монгол улсынхаа хөгжилд хувь нэмэр оруулж байгаа гэдэг үднээсээ цаг нартаа уралдан ажил үргэн гүйцэтгэж байна. За ингээд бид нар Бороо өндрийн уулын баяжуулах үйлдвэрт ирээд ажиллаж байгаа. Тэгэхээр өчигдөр бид нар адгийн уурхаар орж үзсэн. Тэгвэл өнөөдөр бид нар бас энд яг Бороо өндрийн өөрийнх нь үндсэн уурхаар орох гэж байна. Энэ бол за бидний мэдхээр бол цахилгаан шат гэсэн үг юм уу те? Хүмүүс хоёрлоо. Нэгсэндээ цахилгаан шат гэсэн үг юм байна. За эндээс бид нар доош одоо газрын хөрсөн дээр байна. Одоо ингээд бид нар доошгоо 150 200 метрт очино. Энэ дээгүүр явдаг энэ утас ямар очтой? Тарилаа бусны шугам шиг. Энэ цахилгаан тэрэгний маань хүчтэл авах шугам маань 200-аас 360. 280-аас 360 юм. Хавсаг хүчтэлтэй ийм гэдэг юм. За ер нь яг уурхайд ажиллах аюулгүй дүрм гэвэл одоо яг энэ түнэлд ажиллахад ямар дүрм өгдөгчтэй вэ? Энэ чинь нэлээ олон журам өгдөг шүү дээ. Нэгээс уулын байдлаар хөлбөр дотоод дүрм өгдөг. Өдөрний гэрээнээс анхтай мөрөх хэрэгтэй. Уурхай гүнд ажил өргөж байна. Уурхай гүнд амьдралыг зохицуулж байна. Энэ бол уурхай гүнд өдрөлөг.